За бид нэг асуусан болоод ажлын хэсгийг хариулсан болоод энэ нэг маш чухал 3 хөтөлбөр дүгнэлт ингээ хилцээ дуусгана л тээ. Харамсалтай байна. Ер нь бол төрийн байгууллагуудын уялдаа холбоо хамтын хамаарал ажлын уялдаа холбоо нь ямар байгаа эндээс харж төрийн байгууллагууд хоорондоо харилцан ажиллах боломж гэрээ зурдаг болсон. Ямар ч утгатай. Төрийн байгууллагууд хоорондоо бие биений хууль ажиллагаа дэмжих гэрээ хамтын ажиллагааны гэрээ зурдаг болсон. Энэ бас ямар ч учиртай. Одоо ингээ аудитын байгууллагын өгж байгаа хариулт гишүүдээ асууж байгаа асуулт энэ төр бол газар тэнгэр шиг хоёр өөр юм явж шít. Тэгээ энэ дээр одоо бид нар ямар нэгэн асуудал ярих ёстой юм шүү. За ер нь засгийн газрыг хяналт хэрэгжүүлэх газар гэ яам байгаа. За их хурлын тамийн газар гэдэг ингээд тамийн газар яг хоёулаа адилхан Монгол засгийн газрын 206 дугаар тогтоолоор яг адилхан дүгнэлт хийдэг мөртлөө хоёр өөр газар тэнгэр шиг дүгнэлтүүд хийцэн байна. Сая зарим нь чин бүрэн гишүүр чинь би зарим нь уншиж үгүй. Амьдралын чанар ба дунджиж давхар гэдэг хэсэгдэр нийгмийн халамж зорилтод бүлэг төрж халамжийн үйлчлэг ил тод нээлттэй чиргэлгүй болно гэдгийг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 90% гэдэг үнц. Улсын хурлын тамийн газраас 30% гэдэг үнц. Залуучууд бизнес эрхлэх зорилгоор хүрэхэд шаардлагатай бүх төрлийн дэмжлэг тусалцааг үзүүлэх орчин бүрдүүлнэ. Засгийн газраас 90%, их хурлаас 30%. Нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдрал хэв маяг аж төрөх ёсны салшгүй нэг хэсэг болгоно. Засгийн газар 100%, их хурл 90% ингээд дүгнэсэн. За дахиад энэ дээр одоо шинэ төрийн бүтээмжийг дээш түлнэ гэдэг энийг 100% гэдэг үнц. Гэтэл өнөөдөр төрийн бүтээмжтэй ажиллаж чадчихна уу гэдэг асуудал байна. Төрийн өмчлөлт компаниудын 5% нь ашигтай ажилласан. За эрчим хүчний юун дээр бас төрийн өмчлөлт аж ахуйн нэгжүүдийг үр ашигтай ажилуулна гэж заасан. Бас 100% гэдэг үнц. Тэгээ эдгээр үнэхээр 100% ажиллаад 100% гэдэг дүгнээд байгаа юм уу? Тийм бол тийм гэж нэг хэлээд үгүй бол үгүй гэж нэг хэлээд тахаж засгийн газраас бол их хурлаас. За мөн төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой болгоно гэж заасан. Одоо чинь өнөөдөр зөвхөн эрчим хүчтэй холбоотой гэхэд 3 бүтэц ажиллаж чинь төрийн бүтэц. Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний үндэсний хороо. Ингээд бүгдээрээ чиг үүрэгт давхцсан. Яам дээр нэг нь бүгдийн нэг богнуулаад хилцээ явуулж болохгүй юм. Тэр энэ дээр одоо улсын хурлаас засгийн газраас яагаад яг адилхан дүгнэлтээр дүгнжиж ийм газар тэнгэр шиг хоёр өөр дүгнэлтүүд хийгээд байгаа юм бэ? Би одоо улсын хурлаас болон засгийн газраас суумаар байгаа. Яг өнөөдөр одоо үнэхээр 100% байгаад бол 100 өгдөж хөлөн чөрөө ийм юм гээд ингээд хэлдэг. Хоёр өөр байгаагаа нь хоёр өөрөөр тайлбарлаад тааш. Нэг бол хуулиа буруу хоёр өөрөөр ойлгоод байд юм уу? Дүгнэлтээ хоёр өөрөөр дүгнээд байд юм уу? Энэ дээр засгийн газраас болон улсын хурлын тамийн газраас хариулт өгөөч. Яагаад яг адилхан 206 дугаар тогтоолоор дүгнжиж дүгнэлтүүд чинь хоорондоо газар тэнгэр шиг зөрүүтэй байгаа юм бэ? Яг ер нь бол манай хуулиудын уялдаа холбооны алдаа дутагдал энэ дээр гараад байгаа юм л та. Жишээлбэл бид нар өнөөдөр хөгжлийн бодлого төлөвлөлтөө түүнийхээ хэрэгжилтийг ярьж байгаа бол яг энэ бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиар баримаар байхгүй юу? Яг энэ хуулиар баримаар байгаа их хурлын дарга. Тэгээ энэ хуулийг барихаар энэ хуулийн дээр жишээлбэл тамгын газар дүн шинжилгээ хийнэ гэдэг зүйл энд байхгүй. Тэгээд тамгын газар яаж дүн шинжилгээ хийсэн бэ гэж сая асуухаар тамгын газрын дарга бол тэнд юу гэж хариулж байгаа вэ гэхээр энэ засгийн газраас баталсан 206 дугаар тогтоолоор батлагдсан энэ журмыг чинь бол бид нар ашиглаагүй гэж. Бид нар бол хөрсөн үр дүнг шууд утгарна үнэлгээнд авсан гэж. Өөрөөр хэлбэл нэг журам барихгүйгээр өөр байдлаар үнэлэх юм бол өөр үнэлгээ гарнаа. Тэр бол ойлгомжтой. Тийм учраас бол хөгжлийн бодлого төлөвлөлт дунд байна уу, урт байна уу? Ялч тохиолдолд гүйцэтгэл болоод төлөвлөлт ихтэй энэ хуулиар хэдүүлээ барь. Тэгэхгүй бол өөр тамгын газрын хууль, их хурлын хууль, өөр ямар ч байдгийн хяналтын хууль гэдэг өөр юм бариа явчихаар дүгнэлтүүд нь өөр гараад. Энийг одоо талдаа ойлгоод тэгээд энэ журам нь алдаа байна гэж Өнөр баяр сая хэлж штэ. Тийм учраас бид нар энэ журмаа өөрчилсөн гэж. Журам хаана алдаа байна гэхээр тодорхой хувь дээр хувь хүний оролцоо ороод байна. Зүүн үзэлтэй хүн бол нэг өөр дүгнэлт хийхээр байна. Барууны үзэлтэй хүн бол бас өөр дүгнэлт хийхээр байна. Мэргэжлээсээ хамаарат бүр өөр дүгнэлт хийгээд байна. Жишээлбэл одоо
хууль талын мэргэжлийн хүн дүгнэх юм бол өөр дүгнэн нь эрүүл мэндийн салбарыг. Чин бүрэн гишүүн дүгнэх юм бол шал өөр дүгнэхээр байгаа даа байхгүй. Нэггээр хэлбэл чин бүрэн гишүүний хэлж байгаа бүх санаа бол зөв байхгүй да. Гэтэл хууль журам хоёр нь болохоор зэрэг хуульчид энэ эдийн засагчид энэ асуудлыг дүгнэхээр арай өөр тоо гараад байна. Тийм учраас та бүхэн 3 өөр дүн дээр бити төөрөөч гэж хүсмээр. Ерөнхийдөө нөхцөл байдал бол ямар он жилүүдийг давж гараад өнөөдөр бид нар энэ тоог ярьж байгаа вэ? Яагаад бид нар хамтарсан засгийн газар байгуулсан бэ? Тэгээ өнөөдөр бид нар амьдрал муу байна, хэцүү байна. Энийг чинь мэдж байгаа учраас хэдүүлээ ингээд за энийгээ засъя гэд урагшаа алхаж байгаа. Тийм учраас хяналт шинжилгээ үнэлгээнд дээр би гишүүдээ ярьж байгааг зөв гэж бодож байгаа. Хамгийн гол нь нэгдсэн платформ хэрэгтэй. Нэгдсэн платформыг одоо бид нар угсрах гэж байна. Угсрах гэж байна. Олон улсын аргачлал хэрэгтэй. Олон улсын аргачлал руугаа одоо шилжих гэж байна. Их хурлын тамгын газар ажлын хэсгийн 1-р микрофон хариулт өгье. За, шижир гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ засгийн газраас 2020 оны 106 дугаар тогтоолд ямар зорилтыг яаж үнэлэх тухай маш тодорхой заасан байгаа. Тухайлбал шалгуур үзүүлэлт тодорхой, суур төвшин тодорхой, хөрсөн төвшин тодорхой байвал үүнийг үнэлэхдээ томьёогоороо бодно. 206 дугаар тогтоолынхоо хавсралтад заасан журамдаа байгаа. Гэтэл түрүүний шижир гишүүний асуудаг нийгмийн халамж зорилтод бүлэгт хүрч халамжийн үйлчлэгээ ил тод нээлттэй чирэгдэлгүй болно гэдэг маань өөрөө шалгуур үзүүлэлттэй, суур төвшинтэй, хөрөх төвшинтэй юм байна. Тэгэхээр энийг томьёолоороо бодох ёстой. Гэтэл одоо засгийн газраас хяналт хэрэгжүүлэх газраас үнэлгээ хийхдээ чанарын үнэлгээ хийгээд 90% гэж оруулж ирсэн. Энийг нь яг журамдан заасны дагуу томьёолоор нь ботхоор 30% болж гарч ирж байгаа. Ингээд энэ нь бол томьёоныхаа дагуу 30% байна гэдгийг илэрхийлж 90 байгааг 30 болгож оруулсан байна. Өөрөөр хэлбэл 206 дугаар энийг л хэлээд байгаа юм л та. Төрийн байгууллагууд бие биендээ 100% дүгндэг, бие биенээ шалгасан болдог, онц тавьдаг. Тэгээд яг бодит амьдралтайгаа тэр нь хэзээж нийцдэггүй. Бие биендээ онц дүн тавиад ингээд биенээ магтаа яваад идэг байж болохгүй л дээ. Ийм байдалтай бид нар маш олон жил явсан учраас өнөөдөр яг ийм 3 өөр дүгнэлт яриад 3 өөр хэрүүлгийг сууж байгаа байхгүй. Асуусан асуултанд нь маш бөөрөнхийгээр тойруулж хариулдаг. Би маш тодорхой асуусан. Нийгмийн хадамжтайгаа зорилт бүлэгдээ өрөөд ил тод ялгуулгүй болцсон юм уу? Тийм бол тийм, үгүй бол үгүй. Тийм болсон юм бол тийм гэлж, үгүй болсон бол үгүй гэлж. Тэгээ бид нар ингээд нэг шал буруу дүгнэлт гаргаж ирчээд юугаар хэмжих гэдэг нь ойлгомжгүй очиод ингээд бөө хэрүүлгийг сууж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо энэ дахиад тэр цахилгааны найдвартай их үүсвэр ханган 100% бичсэн одоо бид нар цахилгааны хязгаарлалт байгаа юм уу? Засгийн газраас 100% байгаа юм уу? Тийм бол энэ 100% гэдэг нь нотлох хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрийг бас дахиад их хурлын нэг манай гишүүдэд бас нэг буруу ойлголт байна. Засгийн газар өөрийнхөө ажлыг сайднаар дүгнээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэнд сууж байгаа залуу шиг манай яамны мэрэгчлэнүүд дүгнэж байгаа шүү дээ. Хэрвээ ингээд нэг талд нь мэрэгжлийн хүмүүс авчираад нөгөө талд нь сайднараас юм нэхэд байх юм бол энэ явахгүй шүү дээ. Яаж ийм вөхлөөр аргачлалын хувьд жишээлбэл эрчим хүчний хангамжийг 100% болгохын төлөө юу хийх вэ гэж төлөвлөсөн юм байна да. Энэ хуулийн дагуу. Төлөвлөсөн юмныхаа бид нар ийм ажил хийчлээ гэж тайлбар өгж штэ энэ яамны эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга. Тэгэхээр эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга энэ яг энэ журмынхаа дагуу бол энэ хүн төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг хийсэн бэ гэдэг дүгнэлт гаргасан байна штэ. Шижир гишүүнэ. Үр дүн ярих юм бол маш хүнд байдалтай байгаа гэдгийг бид бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ ялгаа байхгүй тэр тамгын газар ажиллаж байгаа залуучууд, энэ аудитэд ажиллаж байгаа залуучууд, тэр яам дээр ажиллаж байгаа залуучуудыг одоо бид нар дуудаж авчираад хооронд нь мэтгэлзүүлэх гэдэг шаардлага байна уу гэдгийг л гишүүдэн бодооч гэж байгаа. Зүгээр их хурл бол энэ хууль чинь зөв байна уу? Их хурл өөрөө энэ журмаа гаргах уу? Нэгдсэн бодлого руу явах уу гэдгээ хэдүүлээ энэ дээр их хурлын даргын хэлж байгаагаар яг энэ дүгнэлтэн дээр үндэслэж дараагийн төлөвлөлт гарах ёстой гэдэг хуультай. Тийм учраас энэ дүгнэлтээ их зөв гаргаад дүгнэлтэн дээрээ суурилсан 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлээ хэдүүлээ гаргах л ийм л юм руу алхах нь зөв байхаа гэж бодож байгаа. Түүнээс хөөрхий тэр эдийн засгийн яамны хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга эсвэл одоо тамгын газрын нэг нөхөр эсвэл тэр аудитын нэг дарга эдрийг хооронд нь мэтгэлзүүлээд авах юм бол хэдүүлээ урагшаа алхахгүй байхаа.